Түшиг хүү малаа эргүүлээд ирлээ. Өвөө нь гэрт нь хүлээж суугаа. Өнөөдөр ах нартайгаа морины ногт хийх аргаас заалгана. Сургуулийн өвлийн амралтаараа аав ээжтэй тусалж морь малаад ижээн, ус засаа зөөн, дүүгээ харна, найзуудтайгаа тоглоно, хаяа аймаг сумын төв орно. Түшгийн төрсөн нутаг Галшаар сум нийслэл Улаанбаатар хотоос 460 гаруй, харин Хинтэн аймгийн төв Чингис хаан хотоос 130 км-ийн зайтай. Энэ сумын нийт төрхийн 60 гаруй хувь нь малчин. Өнгөрсөн жил 390 гаруй мянган мал тоолуулжээ. 5 хошуу малаас хурдан мордороо энэ нутаг улс даяар алдартай. Хөөрөд байгаа морийг зүвтлийн намыг жоохон татсан гутаа гуравтлагаас сул тавьж тэгээд зүвтлийн хамаар л гол эргэжтэхгүй давхар татаад бол морь эргэдэггүй байхгүй юм нөх. За. Тэгж. Түшгийн аав өвөө нь хурдан морь ууж уралдуулдаг аймгийн сайн уяачны нэг. Унаач нь Түшиг хүү. Сорыг илдээд ногцон гиднаа хайтуул. Өвөө, ногт нь хэрэг сурах уу? Уцуул. Арган жигж үхрийн шадан битүү авдгийг. Тэр л гэр хийдгийн да. Миний өнөө сороо идэж хийхийг нь сургууль дээр нь зааж байна уу? Зааж байгаа. Энэ дугуулангаар их заадаг шүү дээ. За. Ингээд ногт. Болтгон тавих. Тийм ээ. Морь малныхаа дээлсүүл ноос хялгасаар эд хэрэглэл хийж ашигладаг уламжлал хумигдж зарим нь мартагдах шахаад байгаа учраас Галшаар сумын сургууль хүүхэд багчуудаа энэ үйл урлалыг зааж сургаж байна. Адууны дээлсүүлээр ингээд бүтээл хийдэг. Алаг дээс томыг гэвэл одоо хар хялгас энэ цагаан илгээс хоёроо ингээд нийлүүлээд түүдгнүүд болдог. Одоо ингээд томсон дээсээр ингээд гэрийн ингээд өрхний ингээд уяа муяа бүслүүр нөгөө гэрийн чахдаг мэт зүйлс ордог. Ийм хичээл сургалт ордог танхимыг 2 жилийн өмнө сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүд хамтран байгуулжээ. Малчин ардын маань ах амьдрал одоо үед нөгөө нэг айл гэр барьж отролдог биш. Одоо орчин нийгэмд хагаад одоо догоон чигтэй ингээд нүүдэл судал хийдэг ийм чиглэлийн асуудал болоод тэгээд дээр нь сурагчид маань яг өвлжээ хаваржаанд аав ээжигээ буухад яг сургууль орчиндөө байдаг. Тийм учраас нэг нүүдлийн соёлын бас жоохон мартагдах төгсөн чиглэл гарч судалгааны үндсэн дээр бид нар энэ зан заншлыг түгээн дэлгэрүүлье гэж тэгээд олон салбар чиглэлээр сурагчтайгаа чадварчуудах талаар сургалтыг нэмж оруулсан байгаа. Бага ангийн багчуудад шагаан наадгай, онсон тоглоом зааж тоглоулдаг бол дунд ангийнханд бөхөө, морины цол дуудах, дэлсүүл, ноос боловсруулах, хазаар ногт зангидах, эмээл төхөөрөх уламжлалт арга үйлдвэрлэлээс сургаж байна. За Монгол эмээл маань 8 ганцтай байдаг. Урд хойд гэсэн ганцтай байдаг. За энэ хойд ганцганд бол монголчууд одоо ихэвчлэн ан гөрөө хийгээд авалсан ан гөрөөгөө ганцалж авдаг байгаа. За 2 дэвстэй байдаг. За мөн 2 4 суртаа байдаг. За мөн 2 4-тэй байдаг. Дөрөөгөө болохоор хайш, төмөр, зэс хуулаар хийдэг байгаа. За тэгээ монгол эмээл маань тохомтой байдаг. За тохмоор эсгийгээр тохом хийдэг. За энэ нь болохоор морины одоо нурууг хамгаалах одоо зориулттай хийдэг. За энэ болохоор жирм. Жирмийг болохоор сураар 4-оор хөвчлэн гөрж сүлжиж хийдэг байгаа. За олон болохоор дээсээр томч хийдэг. Арал хэлтэй. За монгол эмээл маань бүтцүүлдэг юм байна. Сургуулийн 190-д сурагч бүгд хамрагддаг болохоор сургуулийн зан заншлын өргөө эзэнгүй унжноо гэж үгүй. Нутгийн малчид, ахмад настан Монгол үйл урлал хийдэг өв соёл тээгчдэж энд ирж багшилдаг. Бидний энэ тогтвортой хөгжлийн боловсрол төслөөр л ингээл зан заншлын өргөөтэй болоод малтагдж байгаа энэ үндэсний уламжлалтай энэ Монгол шагаан наадаг сэргээх зорилгоор л ингээл анх яг мэргэжлийн босч гэсэн өөртөө багш нар нь сонирхол эсвэл хүүхдүүдтэйгээ цуг суралцаад ингээл бэлтгэл явж байгаа. Би хэдэн шагаа атгав. Тэн бол тээжтэй тэлээж ястаа мундаг. Алхмаар сурагчид маань бие биедээ нөлөөлөх, их эцэг сурагчдад нөлөөлөх, сурагчтай нөлөөлөх ийм чиглэл хандлагын дагуу сурсан мэдсэн зүйлсээ өөрсдөө амьдрал ахуйдаа хэрэглэх
энэ талаар сурагчтай маань хэвшиж ирж байгаа тал нь бидний ахиц амжилттай нэг зүйлт болоо.